Амарчин гэдэг хүн бурхны шашинд итгэдэггүй байл л да. Мэдээлэл нэрийг миний амьдралын хажуугаар зөрчсөн. За шоуддаг, наригдаг, цэнгдэг, залуу насаа нөгөөсөө залуугаар нийдэлдэг, өчнөө буянжуулддаг, нүгэлжүүлдэг нэг нөхөр байлаа. За харваагийн мөн хүсийг үзлээ. Би дараа төрөлдөө яах вэ? Эсвэл заавал дараа төрөл хүн болгонд байх албагүйгээр ингээл дуусчих болох уу? Хүн болгонд байна. Одоо юм оргуу хасан болохгүй гэж үздэг шүү дээ, тийм ээ. Оргуу хасанс юм бий болохгүй, тийм ээ. Тэрнтэй ижилэн гэхдээ дахиад бурхны шин атом молекул физик төвшөнд юм оргуу хасан болохгүй, оргуу хасанс бил. Оюухан гэдэг маань бодит нэг оршихуй мөн бөгөөд мөн оргуу хасан болохгүй, оргуу хасанс бий болохгүй. Тэгэхээр үргэлжлэнэ л гэж хэлж байгаа. Санахгүй байгаа болохоор хамаалагд. Бид тэгвэл аравтайгаа санахгүй л шүү дээ. Гэхдээ хариуцлага нь хүлээдэг өстэй тийм ээ. Тэгээд сая хэллээ бурхны шний мэдээлэл аваагүй хүн яг хөө цэвэр үүлийнхэл дагуу явна. Өөрөлд тэр маань бурхан Буддад итгэж ээж буян ургаалтай биш байхгүй. Тэр бусдад таатай зүйл ээжлээсэн бол болоо. 10 хар нүглийг гэдэг нь дандаа бусдад тохироос үүдэл шүү дээ. 10 хар нүглийг хийхгүй байсан болвол сайн төрлийг авна л гэж. Өөрөөр бурхны шишинд шүү дээ. Одоо бурхны шинд өөр урсгалын өчнөө олон хүмүүс сайн явдал мөртөө тэрийг сайн төрөл авна л гэдэг байхгүй. Бурхны шинтэн байгаагүй. Яг энэ гариг дээр хүн болж төр гаранти байгаа юу? Энэ гариг дээр албатай биш л дээ. Энэ дээр одоо нэг сони яах юм? Та түрүү хэлжсэн жишээлбэл одоо барууны ертөнцид жишээлбэл ингээд дэлхийг ертөнцийн төвгөө үзэжсэн байгаа. Бурхны шин тогтоостой гэж үзэхгүй шүү дээ. Бурхны шин бидний энэ ертөнц бол хязгааргүй ертөнц дотор байгаа нэг хүмхийн тос. Тэрний цаана хязгааргүй олон ертөнц, амьдрал байгаа хязгааргүй олон юмнууд байгаа л гэж л. Тэгээ нэг хүн хэлжсэн шүү. Би одоо өстөр хойд урднаас байхгүй гаталчлаа. Яг ч хүний чинь тоо өсөд байна гэдэг. Одоо 1901 тэрбум мөрөхгүй хүн байсан. Одоо 8 тэрбум болчлаа. Одоо эдгээр чана мөн явцуу бодож байгаа юм л дээ. Бурхны шинд бол оюухан гэдэг нь жишээлбэл нохой нь хүн болж болно. Хүн нохой болж болно дараа төрөлдөө. За тэрүүгээрч барахгүй энэ дэлхий дээр төрөл аваад дараа төрөлдөө энэ Андромеда юу ч үгүй хаа нэгтэй нэг гариг дээр төрөл авчиж болно. Үгүйх газаргүй. Тэгээ энэ манай нарны аймаг сүрч болно. Үгүйх газар. Сүрэн л гэдэг чинь болоосаа бурхны шинд сүрнэл. Яг хөө саяных бол нөгөө яг бидний мэдэх физикийн шинжлэх ухааны нөгөө дараалалаар нь явхад тэгж байгаа юм л да. Тэгэхээр дараа төрөлдөө сайн төрөл, муу төрөл, буян нүглийн зааг гэж яригдах баг. Одоо би сайн үйл хийсэн бол сайн төрлийг олно. Муу зүйл хийсэн бол муу ч юм. Буян нүглийн зааг хаана байгаа вэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ нь өөрөө нийгэм өөрчлөгдөхийн хэрээр энэ буян нүглийн одоо барометр гэх юм уу? Нааш цаашаа явж ингэж болох уу? Энэ буян нүглийн барометрыг одоо жишээлбэл объектив хэмжээс буюу тухайн үйлдэлээр нүгэл буйныг хэмжиж болно л да тийм ээ. Зөвхөн үйлдэлээр. Тэгэл бурхны шинд бас биш гэж хэлдэг л да. Тэгээ бид нар бодоод жишээлбэл үлсэн амьтныг хорлох буян. Гэхээр бас хэцүү болчихно. Үер кино юу? Тийм ээ. Үер кинон дээр үер кино гэхээр танд яаж тайлбарлаар юм бэ? Та хараг сонсоог багт. Таныг баг байхад гол гаргана гэж үг сонсч байсан уу? Яг хэлт. Хүнийг аваад гол гатлуулаад. Юмыг нь л аваад өгөхгүй болох юм шүү дээ. Голруулна гэдэг. Голруулна гэж. Тэгээ голруулна гэдэг нь гол гаргана гэдэг. Тийм л отоо. Хөрсөн шинжтэй. Аваад тэгээд алга болчихно. Энэ үг яагаад агсан юм бэ? Тэр үер гэдэг кинотой холбоотой юм л та. Тэр Орос хэм билээ дээ. Михаил юу гэлээ? Михаил нөгөө хин үгнээ молон хин үгэн билээ дээ. Тэр үгний гэр бүлийнхнийг аваад ингээд сэлэн мөрнийг гатлааж. Нэг цаанууд бас цогтуулаад. Тэр сонирхолтой болохоор л хэлчихлээ. Гол арга явж байгаа юм л. Тэгсэн чинь нөгөө нэг наанаас нь цагаад чи одоо бовшуу ир гэдэг байхгүй. Байж өдөр гаргачаад оцгөрөө. Тэгээд тэр чигтээ. Гэхдээ голын цаанд арчин бол өөр салгүй юм чинь юм.
Яа сэн болоод гэж. Тэгээд энэ би 70-аад оны дунд үеийн хүн бидний үйл мэдэх юм л да. Тэгээд тэр кинон дээр за нэр нь мэдхгүй молом гэдэг байхад. Молом гэдэг нэртэй нэг занг ч юм уу юуч. Тэрэн дээр нэг үлссэн одоо улаант ч юм ирж байгаа юм л да тийм ээ. Тэр хоол өгч. Хоол өгч байгаа шалтгаан хоолуудыг байлгаж хагаад цагаанднуудыг дуудаад тэрийг бариулаад шагналах гэж байгаа байхгүй. Одоо энэ жишээ биш тийм энэ жишээ. Өөрөөр хоол өгч байгаа нь ерөөсөө тэрийг аврах зорилготой биш. Албаар байлгаж хагаад бүр хүлдэн өгөх гээд байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр өөрөө эндээс нь юм сувдын ирэх юм шагналт авчих ш. Тэгэхээр зөвхөн өлсөн хүнд өлсөн амьтанд буян гэд хэмжиж юм бол тийм биш тохиолдлын жишээг л одоо би хүмүүст урахад амар гэж бодоод киноны жишээ авсан ч хүмүүс урахгүй юм шиг байна л. Үгүй бол жишээлбэл нэг хүн ингээд гахаад хичээж яана л яваад л жоохон бордож жагаад алж идэх ч байгаа. Яг үлсснийг нөхч хоолж байгаа юм уу? Гэтэ тэр буян гүйл биш байхгүй. Тэгэхээр зөвхөн ганцхан үйл дээр нэмчихэж учир дутагдaltaй. Дан ганц сэтлэр нэмчих учир дутагдaltaй байдаг. Нэг сайхан сансан мөртлөөсөө бусдыг хохирогоод явуулж болохгүй юм. Тийм байж болно шүү дээ. Би чамайг сайн сансандаа л гэл өөртөө хамаагүй зодоод байж болохгүй шүү дээ. Болгүй яах. Цаг хугацааны машин бүтээчихжээ. За нөгөө бидний ойлгодог цаг хугацааны машин шүү. Тэрийг нэг амар нарийн задлаад яах юм. Цаг хугацаагаар ухрах боломж хоёуланд нь байна. Тэгээд гитлерийг дөнгөж яраа авахт нь алах боломж байна. Би цаг хугацаагаар ухарч гитлерийг бэби хитлерийг хөнөөчвөл энэ юу болох юм? 6 сая еврочүүдийн амийг аврах гэдэг шүү дээ. Гэтэ юу ч хийгээгүй яраа хүүхдийг амийг хөнөөх гэдэг шүү. Тэгэхээр moral dilemma, ёсцын дилемма байна үнд. За одоо хоёулаа нэгэнт ингээд жоохон философик юм ярьж байгаа болохоор бурхны шинд байна тийм ээ. Би ихний хэлээс ёс суртахууны төвшингүүд байна гэсэн санаж байна уу тийм ээ. Жишээлбэл яагаад бурхны шин буюу их юм бол амар амгалан гарч ирдэг. Тийм болохоор буюу ихтэй зөв хүмүүс шүүмжилдэг. Наа чи 8 шиг болох гээд. Үр дүнд нь гордоод буюу их гэдэг. Тэгтэл үр дүн хамаагүй дам буюу хий гэдэг л хүмүүс тандах юм бол энэ цөөх болж байгаа байхгүй. Дорж хин блэ нэг зохиолч юм а. Тэрний одоо ингээд нэг алдартай зохиол байт юм а. Мая, дая, дуя гэдэг нэртэй. Сонирхолтой л да. Яг ижил зохиол баруунд байдгийг мэдэхгүй ингэж байгаа. Ойлоо өсөр шалж байгаа. Гэхдээ энийг яриад оргонд болчихвол болох. Энэ юу нэг юм чулуун зэвсгийн үе байгаа. Чулуун зэвсгийн үе. Тэгээд омгийн тэргүүн маш хүчтэй чадaltaй. Тэгэл хүмүүсийг мундаж унгаагаал. Тэгээд айгүйх мах нөгөө үеэр агнуул ганцаараа өөрөө идэл. Тэгээ нөгөө махан муудж исэн ч хамаагүй ганцаараа идэл. Тэнгүүт л нэг залуу гарч ирээд чи натаа хуваа гэдэг байхгүй. Оо бити димэрэд чамааг ална. Чи алал. Тэг чи дараа нь амар зовонд юу яриад байгаа. Уул чамаг шийтгэн гэдэг. Уул гэж юу? Уул бүгдийг хардаг. Уул бүгдийг мэддэг. Тэг намайг ал хамаагүй энэ амьдрал хамаагүй хөтэ тэр хөөд чи тэн дээр очиж штэ. Тэнгүүд нөгөөд хүн айж эхэлдэг байхгүй. Тэгснэ. За байж одоо чи за энэ муудах юм чи надад тараачих. Тэгэхээр тэр харгас омгийн тэргүүн магадгүй тэр уул гэдэг юм байдаггүй ч байж болно тийм ээ. Гэхдээ тэр хүнийг тэр харгис юмнаас нь өөрийнх нь айдаг тэр зовлонгоор айлгаж хагаад болиулаад муу юм хийхгүй болгочихлоо шүү тийм ээ. Энэ тухайн үедээ орог зүйл болж байгаа. Зүйл болж байгаа. Тэгэхээр энэ илүү юутай яадаг хөр ерөн зүгээр нийлэн гоо тийс чашнуудын гарал үүслийг тайлбарласан маягтай зохиолтой. Тийс чашнууд. Ерөөсөө уучлаарай хүмүүс юу их нь хамаагүй гэж ятал биш ээ. Тэндээс нэг амар эзэн харж байгаа шүү. Тэр байхгүй ч байсан хамаагүй гэхдээ энд итгэх нь хүндрэлтэнд хэрэгтэй байна гэсэн санаа байгаа. Тэгэхээр бурхны шинд нөгөө дийлэнх маань амар философи тэр үнэт зүйл гэхээсээ илүүтэйгээр магадгүй даруйтын эрх ашгаал хангах зүйлийг нэгж байгаа тохиолдолд тэрүүгээр нь хүмүүст шудраг үнэнч байх хэрэгтэй шүү гэж хэлэх бол буруу зүйл биш гэж хэлээд байгаа юм л да. Буруу зүйл биш л. Тэгэхээр одоо баг төрөлхийд ингэж хэлээд байгаа нь болохоор амар амгалан өөрсдөө өсөд байгаа зовлон зүдгээрээс айгаад байгаа хүмүүст бол энэ үйл өөр байхгүй дээ биш шүү. Үйл өөр хүрэж
хүн зүв байх ёстой гэдгийг л тайлбарлаж байгаа арга зүй байхгүй. Хүн зүв байх ёстой гэдгийг тайлбарлаж зүв байх юм бол чи амгалантай байна. Өнөөдөр Монгол дээр яг тэр л баг. Бид нар бүгдээрээ шудраг үнэн ч явах юм бол монголоор өгч чинь утаагүй болно. Төвчтэй. Тэр ойлгомжтой. Тэгэхээр утаагүй болохыг хүсэж байгаа бол шудраг үнэнч. Дунд төрөлхийдэнд болоод ирэх юм бол ерөөсөө шудраг үнэнч баг сэтгэл зүй гэдэг нь өөрсд нь амар амгалан өгч байгаа юм аягтай. Тэгэхээр олон төвшин болоод ирж байгаа биз. Тэгэхээр нэг ялангуяа нийтэд хандсан сургаалууд дээр бол маш болгоомжтой хандах хэрэгтэй байдаг. Яг таны хэлж байгаа тэр бэби гитлерийг алдчих юм бол гэдэг иймэрхүү дээр илүү объектив сургаалыг түлхүү хүн чухал байдаг хөөх. Яг ягшмал заавар. Харин хүн алах буруу. Хүн алвал нүгэл болно. Энийг илүү нийтэд түгээдэг. Олон хүнийг амийг аврахын тулд байвал яах вэ? Гэхдээ ингээд одоо жишээлбэл тухайн нөхцөл байдалтай хамаарал айгүй зөв үрдэн гарчих юм бол хамаагүй хүн алсан ч хамаагүй гэх юм бол хүн болон өөрийнхөө шалгуураар хэрэглээд унах. Тэгэхээр энэ бол объектив шалгуур нь олон хүнийг аврах гэдэг нь объектив юу биш юм байна те шалгуур биш. Алах гэдэг акшн л шалгуур нь. Яг сая бид нар яг тэр Гитлерийн чиндэр бол олон хүнийг авч тэр болж ч болно тийм ээ. Гэтэ эн чинь өөрөө сургаал нь юу болж ирэх вэ гэхээр тухайн нөхцөл байдлаас харгалзаад тухайн үйлд буруу байсан ч гэсэн хийчих болно гэсэн санаа болчихж шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүн болон өөрөөр энийг хэрэгжүүлээд байна байхгүй. Дахиад нөгөө хамгийн нийтийг хамарсан ёс суртахууны дэглэмж нурах болчих واخгүй. Би ингэж бодоод тэгсэн юм. За би мэдэж байна л. Танаас хувийн асуулт асууж. Яг утгатай байж болж байна уу? Одоо жишээлбэл цаад санаа зүв байх юм бол буруу юм хийж болно гэдэг сэлүүтэйгээр ер нь буруу юм огт хийж болохгүй. Одоо ерөөсөө л яг л бол болохгүй гэдэг нь илүү нийттэй means to an end гэдэг л дээ тийм. Илүү чухал. Тэгхгүй бол яач вэ гэх юм бол хүн хүнийг би чиний сайн сайхны төлөг бол зодох байхгүй. Тэгээ тэрийг нь яаж хэмжих юм? Тэрний үр өгөөж нь бас яаж хэмжих юм тийм ээ. Тэгэхээр ер нь хүн алах буруу гэдгийг бол би илүү философи утгаараа зөв буруу гэхээс илүүтэйгээ буддизм гэдэг маань хүн зөнд илүү таатай зүйл үр дагаврыг